Монгол Улсын 2025 оны төсвийн тодтголын одоо төсөвт өөрчлөлт оруулахад хуулийн төслийг өргөн барьсан байгаа. Тийм ээ. Тэгэхээр бас энэ дээр жишээлбэл яг таналт хэмнэлтийн тодтгол гэж яриад байгаа. Зардлыг ер нь хэд орчим хувиар бууруулахаар яг эцсийн байдлаар орж ирсэн юм байна. За тийм. Тэгэхээр 2025 оны төсвийн тодтголыг бид өчигдөр эцэслээд өргөн барьлаа. За үүнд бид өмнө бас мэдээлэлүүд дэлгэнгүй өгсөн шүү дээ өчигдөр тийм ээ. За тийм. Тэгэхээр одоо 2.1 их найт төгрөгийн одоо төсвийн зардлын хэмнэлт хийж байгаа гэсэн үг. За энд одоо буцаж тавигдж байгаа 3 төрлийн одоо зардал байгаа. За тэр нь ерөөсөө хамгийн нэгдүгээр ТЭЦ 3-тай холбоотой сая ослол гарсан тийм ээ. За энийг одоо сэргээх. За хоёрдугаарт энэ орогт оронд болж байгаа асуудлаас геополитикийн асуудлаас бата ер нь энэ хаврын намрын тариалал болон ер нь намар газрын тосны үнэ нэлийн савлгаатай болох ийм хүлээлт бий болчлоо. Тийм учраас одоо намрын тариалалтай холбоотой өндөрлөлт гарч болцсохгүй. За мөн үйлчлэлтийн асуудлууд байна. За энэтэй холбоотойгоор бид нөөцөө нэмнэ. Засгийн газрын нөөцөөрийг нэмнэ. За 3-дугаарт одоо нэг харамсалтай зүйл болсон нь бид хойтон одоо олон улс нэгдсэн үндэсний байгууллагын өмнө хүлээсэн үүргээрээ COP17 зохион байгуулах ёстой. За энэ бол маш том одоо хүлээлт бий болсон. За олон улсын байгууллага дээр очиж манайхад энийг зохион байгуулнаа гэдгийг одоо амлалт авсан байна. За энэ жил бид 54 төгрөг тавьсан байсан боловч харамсалтай нь за эмнэлтийн хуулинд одоо хязгаарлагдаж уралдаан ажиллагаа хийж чадаагүй тэр үйлдэл бол татагдсан. За энийг одоо буцааж тавихаас өөр арга байхгүй. Ийм ерөөсөө 3 зүйлтэй холбоотой одоо зардлууд нэмэгдэнэ. За нөгөө талдаа ингээд за энэ нь ингээд орохоор уг нь бид 2.3 их найдаар одоо зардлаа амин гэж юусэн боловч яг энэ 3-тай холбоотой 187 тэрбум төгрөг буцааж тавигдаж байгаа учраас 2.1 их найд төгрөгийн одоо энэ жилийн батлагдсан одоо суур зардлаас хасагдана гэсэн үг байна. За тэгээд ер нь эдийн засгийн яамнаас хийсэн энэ жилийн одоо макро төлөвлөлт ирэх одоо хагас жилд хүлээгдэж байгаа төсвийн гүйцэтгэл маань яаж гарах вэ гэдэг дээр одоо макро төлөвлөлт судалгаа шинжилгээ хийсэн байна. За ингээд ер нь манай гол түүхийдүүдийн үн буцааж бол сэрхэхэргүй байна. За тийм учраас одоо байгаа төвшөндөө үргэлжлэхээр байна гэдэг ийм одоо прогноз хийсэн. За энэ нь бол одоо зөвхөн биднээс шалтгааллах тийм төлөвлөлт бол биш. За манайх бол одоо худалдааны эдийн засгтай улс, за гол түүхийдүүдээс маш их хамааралтай ийм одоо эдийн засгтай. За тийм учраас гадаад орчин нөхцөл бол одоо хамгийн одоо бидэнд одоо хүчтэй импакт болдог юм байна. За ингээд гадны олон улсын байгууллагуудын мөн одоо сүүлийн хагас жил ирэх жилийн одоо прогнозуудаа бүгдийг шинжилсэн байна. За тийм учраас энэ дээр бол одоо байдал бол ер нь бол сайжрах ийм төлөв байхгүй байна. Байхгүй тийм. За одоо энэ төвшөндөө одоо үргэлжлүүл энэ жилээ дуусгавал ер нь хамгийн сайн төлөвлөлт, хамгийн одоо сайн ийм одоо хүлээлт болгож байна. За тийм учраас манай гол түүхийдүүдийн үнүүд одоо яг энэ төвшөндөө байна гэж үзэх юм бол ер нь 3.3 их найт төгрөгөөр манай орлого тасархаар байна гэсэн ийм одоо түнэлт эдийн засгийн яамнаас одоо төсвийн хүрээг ингэж өөрчлөхөр болсон байгаа. За тийм учраас энэ төвшөндөө одоо төсвийн тодтголынхоо төлөлтийг хийсэн гэсэн үг. За ингээд 2.1 их найдаар бид нар зардлуудад хандж байгаа юм. За энэс илүү танах юм бол засгийн газрын үйл ажиллагаа тоглолтоо бас эрсдэл үүснэ. За бид нар одоо бас таньж болохгүй, хасч болохгүй зардлууд байна. За тэр маань бол тооцоололоор бол бараг 12 их найд байдаг. Одоо хүүхдийн мөнгө, цалин, тэтгэвэр тэтгэмжүүд ороод. За тийм учраас энэ рүүгээ аль болох орохгүй. Энэ рүүгээ орно гэдэг маань шууд өрхийн орлогод нөлөөлнө гэсэн үг. Тийм учраас нэг эзгийн хүндрэлийг бол аль болох одоо өрхийн орлогод нөлөөлөхгүй байдлаар төр өөрөө үсэж хамгаалж төр өөрийнхөө үйл ажиллагаанууд дээр одоо хязгаарлалт хийж одоо хэмнэлт хийж ингэж одоо авч гарья гэдэг ийм зорилт тавьсан ийм тодтол байна. Гарын үн ханш хэмжээнд хэлсэн шүү дээ. Энэ дээр 5 төсвийн ханшлуулсан 4-ийн үргэлжлүүлсэн үлдсэн дээр нь хөрөнгө оруулалт ямар төлөв ханшлуулсан. За одоо энэ удаагийн тодтол бол төсвийн тодтол. За 14 мега төсөл маань бол шууд төсвөөр хамааралтай зүйлүүд бол байхгүй шүү дээ. За одоо энэ дотор бидний одоо сайн мэдж байгаа азам тус босруулах үйлдвэр маань аль хэдийн эхэлж гисэн энийг үргэлжлүүлж байгаа. За энийг бол мэдээж төсвөрөөс ингээд тавиад ингээд явж байгаа. За энэ дөр бол өөрчлөлт байхгүй. За бусд нь бол одоо төслийн төвшөнд
тэзүүгийн төвшөнд ингээ явж байгаа зүйл. Тэгэхээр төсөвдөр шууд тусгацсан зүйл байх учраас төсвийн тодтолд бол хамааралгүй. Таны ярьсан зүйл 14 мега төслийг дахин ирэмблэгч гэдэг юм энэ асуудлууд бол тусдаа. Тийм. За ер нь бол 14 мега төслийг одоо ирэмблээд одоо шууд одоо энийг нь болно, энийг нь явуулна гэдэг зүйл бол гарахгүй болоо да. Энэ 14 мега төслийг бид төсөв дээрээс хийхгүй гэдгийг би дахин хэлье. За энэ бол гадны шууд хөрөнгө оруулалт болон гадаад дэс тусламжч гэдэг юм уу, эсвэл төрийн үйлчлэлийн түншлэлч гэдэг юм уу, ийм шугамар явах учраас бид л төсөв дээр үл айх юм байна. Төсвийн орлогын гол ачиг одоо уулуурхан салбар тийм ээ одоо нуруундаа үрдэг. За нүүрсний үн ханш ингээд 40 орчим хувиар унсан. Энэ үед бид нар алт хоруу хөтөлбөрөө ер нь явуулах уу? Энэ яаралтай юу? Одоо төсвийн тодтгол орж байна. За энэс цаашаа бид нарт одоо энэ жил бас 5 жилийн хугацаа үлдлээ. Энэ хугацаанд эдийн засгийн одоо цусны эргэлтийг сайжруулахын тулд энэ төсөл өөрөө ямар үр өгөөжтэй юм бэ? Энийг ер нь явуулах яаралтай шаардлага бий юу? Тийм тэгэхээр одоо ганц одоо бид алт гэлтгүй ер нь бол бүх түүхийдүүдийн экспорт дээр онцгой анхаарах хэрэгтэй. Яг сүүлийн жилүүдэд энэ одоо геологийн одоо хайгуулын бодлого нэлээд хоцорлоо шүү дээ алтан дээр ялангуяа тийм ээ. Тийм учраас одоо эргэлтэнд ор галтны үйлдвэрлэлүүд маань ер нь бол зогссон юм байна. Одоо ерөөсө байгаа хуучин одоо судлагдсан лиценз бүхий эдгээр одоо алтны үйлдвэрлэлүүдийг эргэлтэнд оруулах нь өөрөө чухал байгаа байхгүй юу. Тэгэхээр бол одоо юу гэдэг алт гурав одоо төсөв дээр нэг одоо юу ирэхгүй энэ нөөц дээр гэдэг ингэж ирэмбэлж өрөөсө болохгүй. Манай Монгол улсын хувьд бид хамгийн том онцлог маань ерөөсөө энэ бас алт юм байгаа юм. Газрын хөрсөнд ороо бид валютын нөөцтэй. Энийг л хэрэгэлтэнд оруулах хэрэгтэй асуудал байна. За мэдээж энэ дээр одоо нөгөө талд одоо зөрчилдөг асуудал байгаль орчны асуудал. Тэгэхээр нэгэнт өөрөө энэ алтны үн маань ийм одоо мундаг одоо бид чинь 2000 дээр маш олон жил бараг 10 жил явж ирлээ шүү дээ. Одоо энэ 3400-д чинь энэ чинь бараг 70 гаруй хувиар өссөн байгаа энэ том боломжийг бид алдаж болохгүй. За энэ үн бол за ер нь буухгүй дээ. Буухгүй. Цаашаа өснүүлэхээс ямар хурдтай өсгөх вэ гэдэг асуудал байгаа болохоос ер нь бол нэг буухгүй. За тийм учраас энэ одоо боломжтой үеийг бид давуу тал болгож ашиглах ёстой юм байгаа юм. Тийм учраас энэ дээр ерөөсөө байгаль орчны нөхөн сэргэлтийн асуудал хамгийн чухал. Энийг өмнө нь бол тэзүүгийнх нь 50% эргэлтэнд оруулдаг байсан бол одоо энийг босгоор өндөр тавих хэрэгтэй. Алтных нь үнэн юм боломж юм байгаа юм чинь нөхөн сэргэлтийн зардлыг бол наачгаар байгаа. Тийм учраас нөхөн сэргэлтийг 50 биш 100% гэдгийг тэзүүдээр нь шаардлага тавиал эргэлтэнд оруулах хэрэгтэй. Гол анхаарах асуудал нь тэр нөгөө тусгай хамгаалтаас гарах асуудал, хуулийн өөрчлөлт. Тийм. Тэгэхээр би сая хэлж байгаа асуудал байгаа байхгүй. Ерөөсөө хаалт нөхөн сэргэлтийн асуудлыг л 100%. Буцаал ямар байсан тэр хэмжээнд явж хэвчээ гэдэг шаардлага тавих юм бол одоо би миний бодлого шүү би одоо мэрэгжлийн яг бол ахын биш. Одоо хаанч байсан гэж байгаа тэр одоо бид валютын нөөцийг ашиглах эргэлтэнд оруулах хэрэгтэй байхгүй. Энэ дэр нэг бас нэг зүйл яригадаад байгаа юм. Алтаа 3 хөтөлбөртэй холбоотой аж ахуйн нэгжийн орлогын албан дотор дээр өөрчлөлт оруулах хэрэгтэй. За энийг би эрс эсэргүүцнэ. 2000 дээр байсан алтны ханш 3400 болцсон байхад улсад төлдөг татвараа багасгах гэдэг ойлголт байхгүй. Харин энийг төлдөг илүү боломж гарч ирэх учраас одоо аж ахуйн нэгжийн орлогын дотор аль нэг салбарыг онцож аль нэг салбарт зориулж бодлого явдаг зүйл татврын бодлого төр эзэж байхгүй өмнө нь ч байгаагүй тийм учраас төлдөг татвараа одооныхоор төлөөд явна. За харин нийтлэг яригдж байгаа асуудал бол дотрын одоо удахгүй өргөн барих реформ дотор бол энэ шатлалыг илүү их олон болгох юм байна. Одоо бол тэрүүн 500 борлуулалтын орлого за ингээд ашиг нь 6 тэрбум өрөх юм бол одоо 10%, тэрнээс дэш бол шууд 25 гэдэг давсан хэсэгтэр нь 25 гэдэг ингээд шууд өсөрдөг. За энийг 6 тэрбум 10 тэрбум гэсэн юм шатлалтай болон 6-аас 10 дотор 15% гэдэг шинэ шатлалт оруулж ирж байгаа. Тийм учраас энэ алт гэлтгүүрээс бусад бүхий л одоо салбарууд дээр бүхий л аж ахуйн нэгжүүд дээр бол жигдүүлжлээд явах ийм татварын бодлого байна. Хуулийн одоо хуулинд өөрчлөлт оруулах энэ санал өрөнд тусагдсан болов уу? Өчтөр бол амтны юм байна. Тийм. За тэгэхээр одоо нэгэнд одоо бас нэлээд том асуудал хэлцэж байгаа учраас ер нь салбарын энэ төсөвт ер нь нэмэр болох ийм асуудлуудыг бид хамаад оруулж байгаа. За энэ дотор энэ алт гурван хөтөлбөрийг эрчимжүүлэх энэ тогтоол орно. За тийм тогтоол орно. За тэрийг харин их хурл дээрээс дэмжнэ гэж ингэж одоо хүлээлттэй байна. Одоо дэмжлээ. Засгийн газар дээр гарсан тогтоол нь бас жоохон хүч сулдаад байна. Энэ чинь улсын хурлын төвшөнд гарах, хууль тогтоомжийн төвшөнд гарах бас асуудлууд байгаа юм байна гэж би ойлгосон. За тийм учраас эдгээр асуудлуудыг бол хөндөж одоо энэ асуудлуудыг одоо
хурлын түвшинд тавина гэсэн. Одоо л инфляц 8.3% шүү дээ. Оны эцэст ер нь яг хэд болно гэж одоо тодтголын төсөлтөд тооцоолж оруулж ирж байгаа бай. За үүндээс юу нөлөөлж Энэ макро төлөвлөлтийг бол Монгол банкнаас асуувал илүү их тодорхой хариулах хэрэгтэй юм байгаа юм. За Төв банкны зүгээс бол бид засгийн газрын зүгээс бол Төв банкны мөнгөний яны хатуу бодлогыг бол дэмжиж за энэтэй нийцтэйгээр төсвийн тодтолгоо хийж байгаа гэж ойлгож болно. За өчигдөр одоо учрал сайд танилцуулсан төсвөрөний мэдээлэлээ танилцуулсан. Тэгэхээр ер нь бол бид төсвөө хэмнэлт хийнэ гэдэг нь мөнгөний нөлөөтийг тэр хэмжээгээр багасгана гэсэн үг. Мөнгөний нөлөөтийг ер нь 500 сая доллараар импортон дээр одоо татахаар ийм одоо тодтол орж ирж байна гэсэн үг. Тэгэхээр энэ тодтол бол төсвөө хэмнэхээсээ илүүтэйг нэгдүгээр зорилго бол энэ макро зорилтууд дээр бид нар одоо Төв банкны бодлого болон засгийн газрын бодлого дээр нэмэр болох жол зүйл байгаа. За энэ дотор үнийн одоо өсөлт байна. За үнийн өсөлт маань бол ер нь энэ манай удалдааны эдийн засгийн улсын бол одоо импортоор дамжиж орж ирж байна. Төлбөрийн тэнцлэгээр дамжиж орж ирж байна. Тийм учраас төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, за импортын одоо Монгол улсын валютын нөөц төр ирж байгаа сөрөг дарамтыг одоо 500 дор хаяж 500 сая доллараар одоо бууруулах ийм тодтол орж ирж байна гэсэн үг. Ипотекийн зээлийн тухайд та мэдээлэл. Ипотекийн зээлийн тухайд тодтол төр ямар ч өөрчлөлт байхгүй. Тийм ипотекийн зээл бол бодлогоор хөрвүүлжлээд явна гэсэн үг. За